Хэмэл оюухан яг л камер гэр шиг кино салбарт ашигладаг хэрэгсэл болж байна. Жишээлбэл Avengers Endgame дээр дөрүүдийн насыг өөрчилж CGI-г хэмэл оюухан ашиглан сайжруулсан. Та надад адилхан бичлэг хийдэг. Эсвэл бичлэгтэй холбоотой ажил хийдэг бол үргэлжлүүлээд үзээрэй. Кино эсвэл бичлэг хийх үед бид нэр бэлтгэл ажлуудыг заавал хийдэг. Үүнийг storyboard гаргах. Өмнө бид storyboard гаргахдаа мэргэжлийн артистуудтай хамтарч ажиллах. Интернетээс жишээ зураг авах. Зарим тохиолдолд өөрсдөө ч гараар зурах хэрэгцээ гардаг гэсэн. Харин одоо ChatGPT-ийн шинэ image generator ашиглаад маш богино хугацаанд чартай storyboard гаргах боломжтой болсон. За одоо туршиж үзье. Би нэг жижиг storyboard гаргасан байгаа. За бороотой өрөөний хүүхэд өргөн хоолны газрын гадаа гэрлээ доор сууж байна. Хоолны газрын дотор байсан залуу хүүхдийг хараад өөрөөр хөдлөж аваад хүүхдэд өгнө. Ингээл хэдэн секундын дотор storyboardтай болчлоо. Хэмэл оюухан хөгжөөд олон гоё боломжууд гарч ирж байгаа ч гэсэн нөгөө талаас хэмэл оюуханы хэрэглээг эсвүүцэж байгаа артистууд ч гэсэн байна. Жишээлбэл Ghibli студиог хамтран үүсгэн байгуулагч Miyazaki хэлэхдээ 面白いと思って見ることできないですよ。これを作る人たちは痛みとかそういうものについてね、何も考えないでやってるでしょ。極めて不愉快ですよね。そんなに気持ち悪いものをやってるのは勝手にやってればいいだけで、僕はこれを自分たちの仕事をつなげたいとは全然思いません。 хэмэл оюухан хүмүүсийг орлох уу? Эсвэл бидний хэрэглээний хэрэгсэл хэвээр үлдэх болов? Та юу гэж бодож байна?